Ариун Библи судар хамгийн ихний өгүүлбэр бол эхэнд Бурхан тэнгэр бас газрыг бүтээжээ гэж эхэлдэг. Библи бидэнд бүтээгч, цорын ганц, үл үзэгдэгч, мөнх оршигч, үхшгүй мөнхийг ганцаар эзэмшиж хүршгүй алдрын туяан дотор, алдрын гэрэл дотор оршдог тэр тэнгэр газар нар сар од эрхэс, уул ус, ургамал амьтад бүх төг түмэн бодисыг бүтээсэн тэр бүтээгч эзэн байдаг гэдгийг Ариун Библи тунхагладаг юм аа. Үнэхээр та бид нар түүний бүтээл бөгөөд харин тэр өөрийнхөндөө ирэхэд өөрийнх нь түүнийг таньсангүй, хүлээн авсангүй гэж Библиэлд хэлсэн байдаг. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өглөө гэсэн байдаг. Ариун Библийн тулгуур ишлэл бол хүн төрлөختний хэдэн тэр бом Христэд итгэгч хүмүүс Христэд итгээд чээжилдэг. Христэд итгээд утга учирыг нь тунгаан ухаан амьдралдаа түүнд байгаа ёроолыг хэрэгжүүлэх учиртай нэгэн ишлэл байдаг. Тэр бол Иохан 3:16 гэдэг алдарт ишлэл юм аа. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй. Харин мөнх амьтай болох юм. Бурхан ертөнцийг ялалахын тулд биш. Харин аврахын тулд өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө, таны төлөө илгээсэн гэдгийг Библи зарлан тунхагласаар байгаа юм аа. Бурхан гэж хэн бэ? Иохан 3:16 дээр энэ алдарт агуу ишлэл дээр тунхаглаж байгаа. Энэ ертөнц дэлхийг хайрлахдаа цорын ганц хүүгээ өгсөн Бурхан хэн бэ гэдгийг бид тунгаан бодох ёстой юм. Бурхан бол хэн нэгний зурд сэлсэн гарын уртаа хүний алхаар балбаж, гал дээр шарж, хэлбэр оруулан бүтээсэн хүний гарын бүтээл биш юм аа. Бурхан бол амьд бүхнийг бүтээсэн бүтээгч эзэн. Тэр нарыг мандуулж, сарыг жаргааж, дөрвөн үлрэлийг ээлжлэн солигдуулж, амьд бүхнийг, амьсгалтай бүхнийг бүтээсэн тэр бүтээгч эзэн Бурханы тухай Библи ярьдаг. Тэр Бурхан энэ ертөнц дэлхийг түүнд дотор оршиж байгаа хүмүүн төрлөختн та биднийг энэ амьдралд алдаж, төөрөн, бодилж яваа. Гим нүглийн хүлээсэнд байгаа. Алдар нэрийнхаа боол болчихсон яваа. Тэр хүмүүсийг хожим үхэхтэй деваачнд биш, там руу явах аимшигтай эрсдэл дотор байгаа. Тэр хүмүүсийг биднийг үнэхээр өрөвдөн хайрлсан юм аа. Шинэ жил бол Христийн мэндэлсний баяртай салшгүй холбоотой. Тэр хэний төлөө, юуны төлөө ирсэн бэ? Энэ баярын хамгийн утга учиртай түлхүүр дөрвөн чухал үгийг би та нарт хэлмээр байна. Өнөөдөр энэ үгийн утга учирыг бид ухаан ойлгож амьдралдаа түүнд байгаа ёроолыг авах учиртай юм аа. Энэхүү Христийн мэндэлсний баяр. Христ энэ дэлхий дээр хүн төрлөختнийг аврахаар ирээд 2025 жил өнгөрч байгаа. Энэ агуу төрөлтийн түлхүүр хамгийн ихний үг бол хайр. Та нар хэлэхгүй юу? Хайр. Энэ хайр гэхдээ хүний хайр биш. Хүнээс гардаг хайр биш юм аа. Хүнээс гардаг, та биднээс гардаг ямар ч хайр хэмжээ хязгаартай эцэст нь дуустдаг. Эцэст нь цөхөрдөг. Эцэг хүний хайр, их хүний хайрч цуцаж ядран эцэст нь найдвараа алддаг. Эцэст нь гомддог. Эцэст нь шаналж, шархалж орхидог. Дараа нь тэр хайрлж байснаасаа ч илүүгээр магадгүй гомдож үзэн яддаг. Хүний хайр дуустдаг. Дурлсан осын хайр. Асаж байх үедээ бие биенийхөө төлөө үхээс буцахгүй тэр хайр нэг гэрт орсны дараа бие бинийгээ алхаас буцахгүй болдог. Хүний хайр бол хуурамч өгöd хүний зүрх сэтгэл эдгэршгүй өвчтөй байдаг гэдгийг Библи хэлдэг. Харин энэхүү гайхалтай Иохан 3:16 дахь энд гарч байгаа хайр бол хүнээс гардаг хүний хайрын тухай яриаггүй юм шүү. Энэ бол Бурханы хайр бөгөөд энэ агуу хайрыг агапе гэж хэлдэг. Энэ бол агапе бол загалмай дээр цорын ганц хүүгээ хүн төрлөختний төлөө таны нүглийн төлөөсөнд өгсөн ийм агуу хайр юм. Энэ хайрыг Библиэлд мэдлэгийг давдаг хайр гэж хэлсэн. Хэрвээ бид энэ хайрын ямар өндөр, ямар урт, ямар өргөн, ямар гүнийг мэдэх юм бол бид ямар агуу амар амгаланд, амар тайванд, итгэл найдвар хайр, мөнхийн баяр хөөрөөр бэлхэх болно. Энэ хайраас
болж айдас өргөн алга болж. Учир нь энэ төгс агапе хайр айдсыг хөөн зайлуулдаг. Үхлийн айдсыг, тамийн айдсыг, бүхий л айдсыг хөөн зайлуулдаг энэ агуу хайр. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлахдаа энэ агуу хайраар хайрлаж цорын ганц хүүгээ өгсөн. Юунд өгсөн бэ? Хэнд өгсөн бэ? Юуны төлөө өгсөн бэ? Энэ түлхүүр үг. Энэ өгсөн гэдэг үгний утга учир. Учир нь хүмүүс бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа гэм нүгэлтэй амьдардаг. Бид хайртай ээж аваагаа зовоож, ханилсан ханаа зовоож, төрүүлсэн үр хүүхдээ хараа зөвхөж, бид нар буруу мухаа үлгэр дуурайл үзүүлж, үр хүүхдүүдийнхээ өмнө арх хууж, согтуурч, тамхи татаж, ээжийг нь хүчирхийлэн доромжилж, заримдаа тэдэнтэйгээ ч муу мухаагаар харьцаж, бид нар үр хүүхдүүдээ өөрсдөө эвдэж дуусдаг. Бид маш буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Бид нар бүгдээрээ гим нүгэл гэдэг эдгэршгүй өвчин тэр хүлээсэнд бид нар амьдарч байгаа юм. Тийм учраас Бурхан бидний гим нүглийн төлөөсөнд бидэнд ирэх шудрах шүүлт болох тэр тамийн шүүлт. Учир нь хог хаягдлыг хүмүүс хогонд хайдаг, хогны савнд хайдаг. Хогийн цэг дээр аваачаа шатаадаг шиг хормоо зүрхтэй, архичин, садар самун хуу хийжсэн хүнийг хайрладаггүй. Атаач, жөтөөч, авилгач, худалч булгаач. Эцэгхээ тэрслэгч, үл хойшоогч, үл талархагч, ариун бус энэ хог шаар шиг хандлага зүрх сэтгэлтэй ялдарсан завхарсан оюун бодолтой болсон та бид нар нэг өдөр өөхөх үед мөнхийн там болох тэр хогийн сав руу үрд мөнхөд хаягдаж тэнд мөнхөд чадна гэдгийг Библи хэлдэг. Гэхдээ Бурхан бидрээс өшөө авах гэж ирээгүй. Бурхан биднийг хайрлахдаа бидний гим нүглийн төлөөсөнд цорын ганц хүү Есүс Христийг энэ ертөнцид илгээсэн юм. Тиймээс Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлан цорын ганц хүүгээ өгсөн. Та бид нар энэ дэлхийд зовж цөхөрж явж байгааг Бурхан харсан юм шүү. Та сайн болох юмсан гэж хичээгээд, сайн эхнэр болох юмсан гэж хичээгээд, сайн сайхан аж аргалтай гэр бүлийг байгуулах юмсан гэж хичээсэн чинь энэ амьдралдаа та үнэхээр чадаагүй юм шүү. Би хүүхэд байхдаа хүүхэд чиг бодож, хүүхэд чиг ярьж гинэн цагаан амьдэрсэн. Харин өсвөр наснда, дараа нь залуу наснда, дараа нь би гэрлэж аав, ээж болж ингэж амьдрахын төлөө явж байхдаа би нэг гашуун үннийг ойлгосон. Залуу байхдаа амьдралыг хашраанаа л гэж бодож байсан да. Тэгсэн чинь амьдрал намайг хашраасан. Амьдрал миний та бидний бодож байгаагаас илүү өргөн, уудам, гүн гүнзгий, илүү адармаатай юм билээ. Бид амьдралд өчүүхэн жижигхэн. Бид энэ амьдрал яг төөрсөн хон шиг, яг алдагдсан нэгэн шиг амьдрт юм байна. Тэгээд цөхөрч амьдрт юм байна. Харин Бурхан дэлхийг үнэхээр хайрлахдаа цорын ганц хүүгээ ертөнцид амьдарч байгаа таны төлөө, бидний төлөө биднийг аврахаар ирсэн. Ингэхдээ бидний гим нүглийн төлөөсөнд цорын ганц хүүгээ өгсөн юм. Үүнд хайр байгаа юм аа. За би та нарын өмнө одоо Есүсийн анчил чуулганы хоорын багийг урьж байна. Тэгэд энэ хүү гайхалтай Христийн мэндэлсний энэ баярын хүндэтгэлийн энэ цуглаан дээр хоортойгоо хамт өөрийн үгийн цагтаагаа уялдуулаад энэ магтаал залбирал үгийн цагаар Бурхныг алдаршуулмаар байгаа юм. Би Бурхны хайрыг ойлгосны дараа надад юу н авчмаар юм байгаагүй. За нэг авчмаар нэг гайгүй гэсэн зүйл бол би нэг ахаараа зодуулсаар агаад гитар сурсан. Тэгэд гитар сурсны дараа ягаад ч би тийм сан гитар сураагүй мөртлөө миний дотор үг аяа ороод ирдэг байсан. Тэгэд би зөндөө их зуу зөхөс. Миний нэг дууг Номын талс тамтлаг 90-ад оны дундуур олж аваад дуулсан нь Номын талс тамтлагийн хамгийн анхны ээжийн тухай дуу байсан. Намрын онгор салхи гэж. Тэг би дуу зохиодог нэг жоохон нэг авах юм гэвэл тэр л байсан учраас би Бурхан дээр ирээд Бурханы хайрыг ойлгохдоо би өөрийн ирэхгүй Бурханд талархах сэтгэл төрсөн. Тэгээд би Бурханд та миний төлөө, миний гим нүглийн төлөө амиа өгсөн. Намайг хайрлсан. Миний хийсэн асар их гим нүглийг уучсан учраас өөрийн ирэхгүй миний мэс чанар би нэг сайн зүйл хийж өгмөр санагдаадсэн. Би Бурханд баярлсан, талархснаа нэг үйлдэлээр илэрхийлмээр санагдаадсэн. Тэгээд би дуу зохиох гэсэн чинь
үнэхээр ийм агуу ариун бурханд над чиг нүгэлт мөхс хүн дуу зохиож өгдөг. Тийм биш юм бил. Би зохисгүй байсан. Тэгээ би Иесусээс асуусан. Иесус эзэн минь, би танд зориулж дуу зохиож өгөхийг та надад зөвшөөрж өгөөч. Яагаад гэвэл та миний төлөө ийм агуу хайраар намайг хайрлаж, миний гэм нүглийн төлөөсийг өөрийн амьд цусаараа төлсөн. Намайг хайрлсан. Би танд талархлаа илэрхийлмээр байгаа юм а гэсэн чинь надад бүтэн ариун Библийг уншихыг ариун сүнс надад сануулсан. Тэгээ би ариун Библийг уншсан. Тэгэд би ариун Библийг уншихдаа том зургаар яг пазл эвлүүлж байгаа юм мэт. Аврагч их эзэн Есүс аимшигт мөнхийн зовлонгоос хүн төрлөختнийг сэрэмжлүүлж, хүн төрлөختөн өөрт нь итгэж гэм нүглээ гимшин орхисон, зөвхт амьдрахыг хүссэн хүмүүсийг яг тариаг шигшин ялгаж халь сугийг шатааж тэр цэвэр улаан буудаг үлдээдэг шиг хүн төрлөختнийг итгэлээр шигшин ялгаж тэгээд ертөнцийн их эзний байгуулсан энэ юр бусын өн мөнхийн амьдралтай тэр гайхамшигт Диважингийн улсад өргөн дэлхийн үндэстэн олон ямдашгүй итгэл мэтрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан дуусаар орох юм байна гэдгийг ухаарж ойлгож энэ дууны үг төрж энэ дууны ая зохиогдсон. Тэгээ би хоор дуутайгаа хамт энэ дууг та бүгдтэйгээ хамт бас дуулмаар байна. Тэгээд энэ дууны үг бас ард гарна. Хамтдаа энэ дууг дуулцгаая. Аврагч их эзэн Есүс алдрашгүй итгэе ариун таньда учадалт ариун сүнсээр хүсэл сэтгэлийг минь дүүргэж өгөөч ертөнцийн их эзний байгуулсан юр бусын мөнхийн амьдралтай өнүрдийн гайхамшиг улсаа өргөн дэлхийн үндэстэн олон яндашгүй итгэл мятрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно яндашгүй итгэл мятрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно аврагч эзэн Есүс аимшигт мөнхийн зовлонгоос сэрэмжлүүлж шинэ амьдрал хүн төрлөختнийг шигшин авахар тухайхан зарсан ертөнцийн их эзний байгуулсан юр бусын мөнхийн амьдралтай өнүрдийн гайхамшиг улсаа өргөн дэлхийн үндэстэн олон ямдашгүй итгэл мэтрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно ямдашгүй итгэл мэтрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно Бурхан дэлхийг үнэхээр хайрлан цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй харин мөн амьтаа болох юм. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ядалахын тулд биш харин аврахын тулд ертөнц рүү илгээжээ. Ямдашгүй итгэл мэтрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно ямдашгүй итгэл мэтрашгүй сэтгэлээр ямар ч зовлон ялан тулсаар орно ашгаргал амартай бон амьдрахыг хүч авлыг
аврагч минь та бидэнд дүүргэж өгөөч. Аз жаргал амар тайван амьдралыг хүч чадлыг аврагч минь та бидэнд дүүргэж өгөөч. Хүүд итгэгч хич мөхөхгүй, харин мөнх амьтаа болох юм. Түүний нэгүсэл өршөөл амар амгалан Монголын бүх гэр бүлүүдийн дээр байх болтугай. Миний та бүхэндээ төлөвлөх дараагийн дуу бол Бурхны хайр. Бурхан дэлхийг хайрлахдаа цорын ганц хүү Есүс Христийг бидний төлөө өгсөн гэдгийг би ухаан ойлгохдоо миний сэтгэл зүрх өөрийн ирэхгүй яг өмрөх мэт болж байсан. Бурхан цорын ганц хүүгээ миний төлөө, бидний төлөө, хүн төрлөختний нүглийн төлөөсөнд загалмай дээр өгсөн. Загалмай дээр бидний хийсэн, амьдралдаа алдсан, санаатаа санаандгүй хийсэн бүх гим нүгэл худал хуурмаг бүхний төлөөсөнд ганц хүүгээ биднийг хайрлахдаа өгсөн энэ агуу хайр. Та нар боддоо эцэг их өр хүүхдүүд өөрийнхөө 10 хүүхэдтэй байсан ч нүгэлтэй хүний төлөө тэр 10 хүүхдийнхаа нэгийг маа золиосон дав гэж өгөхгүй дээ. Гэтэл Бурхан биднийг таныг хайрлахдаа бид нэр мөнхийн үхэл болсон там руу явж байгааг гим нүглийн үүлийн үрээ эдлэж хүсээгүй амьдралаар амьдрч хийх ёсгүй зүйлээ хийж гомдоосгох ёсгүй хүмүүсээ аав ээж ах их дүүсээ үр хүүхдээ зовоож тарчилгаж үр хүүхдүүд нь нүднийх нь өмнө үхэж үр хүүхдүүд нь нүднийх нь өмнө бузар муу нүгэл арх гаж донд автагдаж юу ч хийх чадахгүй шаналж үлж байгаа тэр ээж аавын нулимсэгч Бурхан харахтаа тэр төлөөсөнд ганц хүүгээ өгснийг бодоход үнэхээр миний сэтгэл өмөлзөөд уяраад байсан. Тэгээд би энэ орчлон ертөнцийг хайрлсан биднийг бүтээсэн тэр амьд бүхний аав болсон, амьд бүхний эхлэл болсон эцэг. Бид яагаад Бурханыг аав, эцэг гэж дууддаг гэж? Яагаад гэвэл амьд бүхний эхлэл юм. Би болсон зүйлсээс түнгүүгээр би болсон зүйл нэгч байхгүй. Тийм учраас бид түүнийг амьд бүхний аав, амьд бүхний эцэг гэж дууддаг. Тэр эцэг бидний төлөө, бидний авралын төлөө ертөнц рүү хүүгээ илгээсэн. Хүүн болох Есүс Христ энэ дэлхий дээр та бидний нүглийг үүрсэн юм. Би энэ хайрыг бодох тусмаа тэр аав хүү хоёр Тэнгэр газрыг орчдын ертөнцийг бүтээсэн амьд бүхний эхлэл бас төгсгөл болсон эцэг хүү хоёрт би энэ дууг зориулсан. Тэг өнөөдөр энэ дуугаар дамжуулан та бидний дотор бас биднийг бүтээсэн, таныг бүтээсэн тэр эцгийг хайрлах, тэр эцгийн хайр бий болох болтугай. Хамтдаа энэ дууг дуулцгаая. Үг байсан. Үг нь Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан. Түүн амь байсан бөгөөд тэрхүү амь нь хүмүүний гэрэл байсан юм. Гэрэл харанхуйд ирэхэд харанхуй түүнийг дээлсэнгүй. Цагийн мурсгал үл өөрчлөгдөх цаглашгүй мөнхийн оршихуйгаас цацарсан их алдрын бэлхам цэлмэг гэрлийг дүүргэн хүртээгч та бол гэрлийн эцэг тайван амьдралын эхлэл халамжид үнэний хүслэн хасрашгүй ирчсэн хай энрэл өршөөлүүлчлаа итгэмжит сайн үлэс итгэрэл дагуулсан итгэл энэ бол таны гэрэл цагийн мурсгал үл өөрчлөгдөх цаглашгүй мөнхийн оршихуйгаас ариун үгээ бидэнд илгээж амин хайраа бидэнд зориулсан ариун Бурхан эзэн амдрын жинхэнэ
эцэг агуу хайрын бурхан амьдралын их улаан амрагч эзэн Есүс алдраар ялгсан гэрэл амьдралын номны бичээч аз жаргал амьдралын зүүн анханасаа байсан бидэнд үзэгдэж харагдсан тэрхүү амийн үгийн тухай тэр бидний дунд илэрхийлэгдсэн. Цаглашгүй мөнхийн оршгүй цацарсан алдрын бэлхан зэлмэг гэрлийн дүргэн хүрдэг амон гэрлийн эцэг хайван амьдралын эхлэл таванжид үнэний хүслэн хасрашгүй ирчсэн хай энрэл уршоолуучлаа итгэм сайн үнэс этгэл дагуулсан итгэл энэ бол таны гэрэл аюу хамгэзэн амрын жинхэнэ эцэг агуу хайрын бурхан амьдралын улаан эзэн Есүс авраа ялгсан гэрэл амьдралын номны бичээч аз жаргал амьдралын зүүн Есүс Христ Есүс Христ Есүс Христ өнөрнөм яваа Есүс Христ Есүс Христ Есүс Христ өнөрнөм нэгэн Есүс тийм ээ. Гэрэл харанхуйд гэрэлтэхэд харанхуй түүнийг дийлээгүй юм. Тэр бол амийн гэрэл, тэр бол амьдралын гэрэл. Түүний гэрэл таны зүрх сэтгэлд гэрэлтэх болтугай. Таны гэр бүлд гэрэлтэх болтугай. Амен. Бидний сүүлчийн төгсгөлийн дуу бол жил болгоны Христийн мэндэлсний баяраар энэ дууг бид нар дуулах болгондоо дотор минь өөрийн ирэхгүй дахиад нэг л уйлмар санагтаад зүрх сэтгэл маань хатуурсан зүрх сэтгэл маань хайлан өөрийн ирэхгүй дахиад урам зориг аваад дахиад илүү их хайрлах юмсан дахиад илүү их зүтгэх юмсан гэдэг тэр хүчийг авдаг. Тэгээ энэ бол мэдээж бурхны хайр. Энэ дуу бол тэр ертөнцид ирээд гинжийг тасалсан хараалын гинжийг бүх ичгүүр гудам шиг доромжилын гинжийг тасалсан. Бүх бардам зангийн гинжийг тасалсан. Зав хайрлын хүлээс гинжийг арх бүх донтолт бүх хил уур хилэнгийн гинжээс боол болох биднийг нүглийн боол болсон биднийг чөлөөлж гинжийг таслаж биднийг бие бинийгээ үзэн ядаж бие биендээ дайсагнаж бие биентэйгээ атаархалж жөтгөрөхөж явсан бид бүгдийг нийгмийн янз бүрийн давхар гарал үүслийн ялгаа гаргаж энэ муу сайн баячууд энэ муу сайн ядуус гэсэн энэ заагийг тэр устгасан юм. Тэ биднийг ах дүүс болгосон. Амт нөхөд болгосон. Хамтран зүтгэгчд болгосон. Ямар агуу хайр вэ?
Бүгдээрээ энэ хайрыг дуулцгаая. Хамтдаа бүгдээрээ босон дуулцгаая. Тэр миний төлөө ирсэн. Тэр бидний төлөө ирсэн. Тэр таны төлөө ирсэн.
Баярлалаа. Эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үдсэн бөгөөд гэрчилж байна. Цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн аврагч эзэн Есүс Христийг таньж мэдэх нь мөнхийн ам билээ. Өвчтөө хүн дэмж хэрэгтэй адил гэмт хүмүүсийг гэм нүглээс чөлөөлөхөөр тэр ирсэн. Бидний бодол санааг эдгээхээр тэр ирсэн. Бидний зүрх сэтгэлийг эдгээхээр тэр ирсэн билээ. Тэр бидний амьдралыг эдгээхээр ирсэн. Тэр алдагдсан нэгнийг ирж хайж олж аврахаар ирсэн. Есүс Христ ирсэн нь муу сүнсний үйлсийг устгахаар ирсэн юм. Тэр ирсэн нь ядуust сайн мэдээг тунхаглахаар ирсэн. Хүлээстэй нэгнийг чөлөөлөхөөр тэр ирсэн. Есүс Христ зүрх сэтгэл бодол санаандаа сохорсон хүмүүсийг хараа оруулахаар ирсэн юм аа. Есүс Христ гашуудж байгаа нэгнийг тайвшруулахаар тэр энэ ертөнцид ирсэн. Тэр биднийг бие махбодын бүхий л өвчнөөс эдгээхээр ирсэн юм. Тэр хууль болон иш үзүүлэгчдийг зөрчгөөр биш, харин гүйцэлдүүлэн биелүүлэхээр тэр энэ ертөнцид ирсэн. Тэр хагарал хуваагдлын ханыг нурааж дайсгалыг устгахаар ирсэн юм. Тэр үзэн ядалтыг хайр болгохоор, боолыг анд нөхрөө болгохоор, хоригдлуудыг эргчлөөтөө болгохоор, бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг тунхаглахаар тэр ирсэн юм аа. Тэр биднийг цорын ганц амьд ариун бурхантай эвдрүүлэхээр тэр бидний төлөө ертөнцид ирсэн юм аа. Тэр эдгээр бүх сайхан мэдээг тунхаглахаар ирсэн юм. Эцэст нь тэр бидний гэм нүглийн төлөө бидний хараалыг үүрч загалмай дээр амиа өгөхөөр ирсэн юм. Энэ бол түүний хайр юм. Өнөөдөр энэ дэлхий дээр та бид нар амьдрахаар, бүр сайхан ад жаргалтай амьдрахаар, амжилттай амьдрахаар ирдэг бол харин тэр биднэр энэ төлөө эрэхтэй бидний төлөө үхэхээр ирсэн юм. Энэ бол хайр юм. Бурхны хайр. Эзэн Есүсийн нэгүсэл, ариун сүнсний нөхөрлөл та бүгдийн дээр бялхам дүүрэн байх болтугай. Амар амгалан түүний тааллыг олсон бүх хүмүүст байх болтугай. Таны гэр бүлд амар амгалан байх болтугай. Таны ажил, бизнес, хичээл, сургууль, альва бүх зүйл амжилттай сайн байх болтугай. Таны сэтгэл зүрх эдгэрсэн, баяр хөөрөөр дүүрэн, эрүүл саруул байх болтугай. Та толгой орноос хөлийн үзүүр хүртэл өрөөгдсөн байх болтугай. Бид та бүгдийг эзэн Есүс Христийн нэрээр эзэн бурхны тахилчийн өрөөлөөр өрөөж байна. Тэнгэр газрыг бүтээсэн эзэн бурхан таныг өрөөн сахих болтугай. Эзэн бурхан таныг дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд амар амгалан хайрлах болтугай. Эзэн бурхан таны дээр өөрийн нүрийг тусгаж, өөрийн гэрлэг гэрэлтүүлж таны амьдралд амар амгалан хайрлах болтугай. Дээр өндөрт алдран бурханд доор газар амар амгалан нь түүний тааллыг олсон Монгол улс үндэстэн байх болтугай. Монголчуудад байх болтугай. Бүгдээр хамтдаа алга ташлтыг өргөцгөөе. Эзэн бурхан минь, та ирж байгаа 2026 онд та гайхамшигтай авралыг айл өрх болгонд хүргээрэй гэж залбирч байна. Гэр бүл, үр хүүхэд, ах эгч дүүс төрөл төрөсtöөрөө бүгд хараалаас өрөөл рүү, харанхуугаас гэрэл рүү, харанхуун хүчний иргэшээлээс чөлөөлөгдөн бурхны аврагч эзэн Есүс Христийн мөнх хаанчлал руу, алдар руу, чуулган руу цодхон ирэх болтугай. Амен, амен, амен. Нэгүсэл байх болтугай. Бүгдээрээ чангаар алга ташлтыг өргөцгөөе. Халелуя. Бүр чангаар чин сэтгэлээсээ бүгдээр алга ташлтыг. Халелуя. Бүгдээрээ дэрэгдэх хүмүүсээ бас чин сэтгэлээр бурхны хайраар өрөөцгөөе. Бурхны амар амгалан таны амьдралд байх болтугай гэж хэлцгээе. Ерөөлийн жил байгаа шүү дээ. За тэгээд бидний гайхалтай 2025 оны хамгийн сүүлийн одоо эзний өдрийн баярын манд чуулган өндөрлөж байна. Тэгээд бүгдээрээ одоо 2026 оны хамгийн ихний өдөр 1 сарын 1-ний өглөө үүрээр 5:30-аас бүгдээрээ
найдвар чуулганы байранд 25 дугаар Эмийн сангийн хажууд байдаг. Найдвар чуулганы байранд өглөө 5:30-аас шинэ оноо өгцсөн залбирал Магдалины цуглаандаа ирцгээе. Дэрэгдэхэндээ хэлээрэй. Шинэ оноо өгцсөн залбирал Магдалины чуулгандаа ирээрэй гэж. Өглөө 5:30-аас гэдгийг хэлээрэй. 25 дугаар Эмийн сангийн хажууд байдаг. Найдвар сумын байранд өглөө үрээр бүгдээрээ өөрсдийнхөө төлөө, хань жил үр хүүхдүүдийнхаа төлөө, өөрсдийнхөө ажил бизнес 2026 онд хөгжиж цэцгэлж ивэл өрөөл дүүрэн байхын төлөө, таны хичээл сургууль дээр Бурхны өрөөл таалал байхын төлөө, 2026 онд та сүүл биш, та толгоо болохын төлөө, хоошоо биш, урагшаа ахис дэвшил олохын төлөө залбиралд өөрсдийгөө зориулан ирцгээе. Тэг өнөөдрийн эзэн Бурхны өмнө бүгдээрээ өргөлийг өргөцгөөе. Эзэн Бурханд өнөөдөр эзний өдрийн цуглаанд өөрсдийн бэлдэж ирсэн бэлгийг, өргөлийг бүгдээрээ өөрийн Бурхандаа, чуулгандаа бүгдээрээ өргөцгөөе. Тэгээ эзэн таны өргөлийг таалан хүлээн авч, таны зүрх сэтгэлийн золиосыг хайраар, бялхам их нэгүслэр шагнах болтугай. Тэгээ бүгдээрээ өргөлийн энэ дуун дээр саяны аниргүй шин дууг дуулцгаая. Бүгдээрээ Бурхны хайранд талархан хайрынхаа өргөлийг Бурхан эзэндээ би танд хайртай. Бурхан дэлхийг үнэхээр хайрлан цорын ганц хүүгээ өгсөн шиг бид Бурханд өгөх зүйл бол бидний чин сэтгэлийн өглөг юм. Өгөх нь авахаасаа илүү ёроолтой. Таны амьдралд энэ бүх ёроол бялхах болтугай. Крисмас баяр бол өгөхийн баяр юм. Бурхан дэлхийг хайрлахдаа цорын ганц хүүгээ өгсөн шиг бид энэ баяраар Бурханд зүрх сэтгэлээ өгдөг, итгэлээ өгдөг, хайраа өгдөг, бүх найдвараа түүнд өгдөг. Бид амьдрал хувь тавилан бид байгаа бүхнээ түүнд өргөн даатгадаг юм. Хамтдаа дуулцгаая. Хамтдаа талархалтайгаар баярлалаа учраа баярлалаа Иесус. Таны бүх ёроолд, бүх ивэлд нэгүсэл талархлыг өргөж байна. Бидний төлөө ирсэнд баярлалаа. Бидний төлөө энэ ертөнцид мэндэлсэнд баярлалаа. Баярлаг магтан хүндэлцгээе. Бүх дэлхий сонсох болтугай. Бүх гэр бүл, бүх өрөөдөг сонсох болтугай.
таны хаанчлал ирэх болтугай. Таны засаглал ирэх болтугай. Их амгалангийн хаанчлал, амар амгалангийн хаанчлал, баяр хөөрийн хаанчлал, итгэл найдварын хаанчлал, мэрэгэн ухааны хаанчлал, нэг үүсэл